Ёо за бүгдээрээ дараагийн влогт тавтай морил. Тэгээд өнөөдрийн влогоор өмнөх влогийн манд төгсгөл нэг комент хэсэг дээр нэг хүн Японд сурахад сургалтын төлбөр юу нэрээд юу вэ? Тэр талаараа жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч гэсэн байсан. Тэгээд тэр хүндээ маш их баярлалаа комент хийсэн. Тэгээд өнөөдрийн влогоор болохоор Монголоос гараад Японд ирээд өнөөдрийг хүртэл би сургалтын төлбөртэй хичнээн зарцуулсан байна гэдгээр тоодж үзсэн. Тэгээд бас баггүй хэмжээний мөнгө зарцуулсан байна. Тэгээд би яг энд сургалтын төлбөр төлсөн мөнгөний бараг 10 орчим хувийг Монголоос төгрөсөлөж гарсан байна. Тэгээд үлдсэн бүх мөнгөний болохоор ерөөхдөө Японд сурангаараа ажил хийгээд төлбөрөө зохицуулсан байсан байна. Тэгээд за бүгдээ яг миний тэр сургалтын төлбөрт зөвхөн сургалтын төлбөр шүү. Энд орсон байгаа мөнгө зөвхөн сургалтын төлбөр. Ямар ч амжиргааны зардал тансаглал хөдөлთა авалт байхгүй зөвхөн сургалтын мөнгө төлбөрт зарцуулсан мөнгө шүү. За тэгээ өмнөх влог дээр хэлсэн чинь ерөөхдөө Монголоос гарахдаа Монголоос ирэхдээ хэлний сургуулиар ирдэг. Тэгээд хэлний сургуулийн сургалтын төлбөр нь болохоор Японд ерөнхийдөө дунджаар нэг 700 мянган йенээс дэшегээ байд юм байлаа. Тэгээд энэ төлбөрийн 50% нь яварсан ингээд сургуулиуд тэнцлээ, сургуультай ингээд орох боломжтой боллоо гэсэн тохиолдолд 50% явуулаад ингээд сургуулаа ингээд баталгаажуулдаг ч юм уу те. 50% нь яварсан ихний ээлжинд авдсан байлаа шүү сургуулиуд. Тэгээд үлдсэн 50% нь бол Японд ирээд сурангаараа төлж болдог. Тийм учиртай. Тэгээд ерөнхийдөө ямар газараар зуршилж байгаас шалтгаалаад одоо энэ 700 мянга дээрээс нэг тэр тухайн Монгол зуршилж байгаа компани чинь одоо зурчлалын төлбөр ч юм уу тиймэрхүү юмнууд дээрээс нэмэгдэж орно. Ямар ч энийхээ 50% дор хаяж 50% 350 мянган yen орчмыг одоо сургуулаа Монголоос Японд ирэхээс өмнө ерөнхийдөө төлнө гэж тооцоорой. Тэгээд Японы хэлний сургуулиуд төгссөнд Японы Симонгоку орсон байгаа. Тэгээд энэ Симонгокугийн сургалтын төлбөр жилийн 950 мянган yen байсан байна. Симонгокугийн төлбөрийн хувьд болохоор шүү дээ. Эхлээд ингээд сургуультай тэнцлээ, сургуультай ингээд орохоор боллоо гэдэг нэгэ баталгаажуулаханд бол эхний ээлжинд ингээд төлбөр бол бүтнээр хийчихвэл бүр сайн. Эхний ээлжинд сургалтын төлбөрийн тэдэн үеийг хийгээрэй гэдэг ирдэг. Тэгээд үлдсэн төлбөрүүдийн бол ингээд сургуультайгаа тохиролцож байгаа гэдэг ингээд 3 бадаг ч юм уу тиймэрхүү байдлаар ерөнхийдөө хийж болдсон байна лээ. За тэгээд ерөнхийдөө ингээд Японд ирээд миний хувьд л одоо ингээд 3 жил хагасыг сурахад зарцуулсан байна. Тэгээд нийт яг сургалтын төлбөртэй зарцуулсан мөнгө гэх юм бол йенээр бол 2,500,000 орчим йен зарцуулсан байна. Тэгээд 60-аас 65 сая орчим ч юм уу тий. Иймэрхүү мөнгө зарцуулсан байна. За тэгээд сая хэлсэнчлэн одоо сургалтын төлбөрт зарцуулсан бүх зардлын бараг 90% орчмыг би бараг энд ингээд өөрөө ажиллангаараа сурангаараа ингээд бас оюутнууд ер нь ажиллаад яаж ингэ сургалтын төлбөрөөр төлөөд байна вэ гэдэг талаараас жоох ярих гэж бодож байна. Тэгээд Японд Дайгаку, Симонгоку тэгээ ямар ч сургууль сурч оюутан бол 28 цагаас илүүгээ ажиллах одоо баг 28 цаг хүртэл ер нь ажиллах боломжтой. Тэжээр нэг цагийн хөлс нь бол 1000 yen орчим байдаг. 7 хоногт 28 цаг тэгээд цагийн 1000 yen гэдэг ингэ бодоод үзэхээр нэг сарын 120,000 орчим yen бол олохоор юм байна. Яг дөрмийн дагуу яваа шүү дээ. Тэгээд дөрмийн дагуу яваад энийг ингээд жилдээ бодоод үзэхээр нэг сая 400,000 онооны мөнгө илүү цаг маяг орох юм бол за нэг сая 500,000 yen ингээд ерөнхийдөө дунджаар ингээд тооцож байгаа. Ямар ч байсан бол нэг дөрмийн дагуу ингээд яваад сургалтын төлбөрөөр ажиллаад төлнө гэх юм бол сургалтын төлбөр бол хийж болохоор юм байна. Гэхдээ ерөнхийдөө энэс цааш Японд одоо амжиргааны зардал маш өндөр. Байрны мөнгө, ус тог, газны мөнгө, интернетний мөнгө, утасны мөнгө. Тэр бол мэдээж орох юм бол энэ мөнгө бол хаана ч хүрэхгүй. Тэгээд Японд амьдардаг гадаад оюутны 28 цагаас хэтрүүлж ажиллаж. Би болохоор яг дунджаар нэг 40 цаг орчим ч юм уу 40-с дээшээ ажиллаж энэ төлбөрөөр төлнө. Байр, ус тог, хэрэглээ, газ, хоол хүнс. Тийм л нэг 40-с 50 цаг ажиллав. 50 цаг ажиллаж бүр сунаад унчихсан. Гэхдээ ер нь 50 цаг ажилладаг хүмүүс л байдаг. Дунджаар нэг 45 цаг ажиллая. Тардаа 45 цаг ажиллаад дундаж цалин 1000 yen-ээр тооцоод 45,000. Энэ 4-7 оноор харьцуулахаар нэг. Тэс нь мэдээж ингээд унааны мөнгө зөнгөө бол Японы ажлын газруудаас л өгдөг. За ингээд бодоход яг нэг дунджаар нэг 45 цаг ажиллахад нэг 200,000 yen бол хангалттай болчих واخ. 200,000 yen-ийг жилээр ингээд бодоод үзэхээр тэгэхдээ ер нь л 200,000 гэдэг чинь бас чанга дүн шүү. Яг тухайн үед л яг зовж ингээд яаж яагаад бол үнэхээр чанга байсан. Тэгэл шаргуу хөлмөрлөөлөд ингээд амар ингээл сургалтын төлбөр ингээд төлөөл бүх төлбөрүүдэд төлөөлд басгаад гар дээр ээлдэл гэмээр мөнгө үлдэн тэгээд тийм л байна. Ойлгомжтой тийм ээ. Ерөнхийдөө ингээд баттаа дэлгэхэд яг Симонгокуд жилд 950,000 yen төлсөн байна. 7 хоногт оюутан 28 цаг ажиллана. Гэхдээ дөрмийн дагуу тэгээд дундаж цалин ерөнхийдөө Токиод 1,000 yen нэг иймэрхүү байна да. Окей.
Нэг иймэрхүү л энэ да. Тэгээд асуух зүйл байвал комент сэтгэлтэйгээрээ тэгээд баяртай бүгдэнд нь амжилт хүсье.